Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны 66 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнгөрөх Ням гарагт соёлын төвөргөнд боллоо. Хятадын Гансу мужийн дуу бүжгийн театрын уран бүтээлчдээс торгоны замын дурсамж нэртэй тоглолтыг Монголын ард түмэнд өргөн барьсан юм. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улстай дипломат харилцаа тогтоогоод мөн 66 жил болж байна. Хэдийгээр орчин цагийн харилцаа хамтын ажиллагаа зүүгийн хагасыг туулсан ч эртний түүхийн жим хэдэн мянган жилийн харилцааны мөрийг үлдээсэн. Түүний нэг улбаа бол торгоны замаар холбогдсон харилцаа илээ. Энэ тоглолт тэрхүү эртний худалдааны замын тухай өгүүлсэн дуу бүжиг хөгжмийн гоцлол аялгау үзэгчдэд хүргэсэн. Гансу муж бол 2000 жилийн өмнө ашиглагдаж байсан торгоны их замын өртөө байжээ. Одоо ч энэ түүхээ хадгалан үлдэж урлаг соёлтой шингээсэн нь тус мужийн дуу бүжгийн театрын уран бүтээлүүдэд тод тусжээ. Тухайлбал торгоны зам дахь цэцгэн боргоо бүжгийн жүжиг, Дун Хуан торгоны зам дахь дурсамж хөгжимт жүжиг болон Дун Хуан ихшиглэн зураглал үндэсний найрал хөгжмийн бүтээл нь бүх Хятадд алдартай бүтээлүүд ажээ. Бүгд найрамдах Хятад ард улс бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн харилцан ашигтай бодлогыг хэрэгжүүлэх үүднээс эртний торгоны замын сүлжээгээ дахин яг томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ төсөл Монгол улс нэгдснээр Евразийг холбосон олон улсын транзит тээврийн гарцтай болж эдийн засгаа өөдөн татах боломжтой болох юм а. Түүхээс үзэхэд торгоны зам нь геополитикийн хувьд монголчууд хүчрэгдсэн үедээ торгоны замыг хяналтандаа байлгаж энэ замыг тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлж байсан байна.